Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлцгээе. Гал түмэр, газар хөдлөлт, үер усны аюулын өмнө та бид хүчин мөхсдөж, амь нас, хайртай хүмүүсээ алдахад хүрдэг. Түүнтэй нэгэн адилаар өвдөж шаналсан аав ээжээ аварч чадахгүй байх. Уйлаад бүлтгэнэх хөөрхөн үрдээ тусалж чадахгүй тэрвэр зогсох амар дийлдэшгүй хүнд бэрх болохыг та төсөөлж байна. Тийм зовлонтой очихгүй тулд танд, чамд, надад, бид бүгдэд антибиотиктэй болгоомжтой харьцаач хүмүүсээ гэсэн сануулга дахин ирэх болсныг боддоор хүлээн авах цаг нь болжээ. За ингэж ийлэх болсон шалтгаан нь ням бактериуд антибиотик төсвөртэй болж эхэлсэндээ холбоотой юм аа. Нянгууд антибиотик төсвөртэй болоод зогсохгүй дэлхийд даяар улам өргөн тархаж байна. Монгол улсын нутаг дэвсгэртэй ч ялгаагүй тархсаар байгаа. Ням бактериуд антибиотик төсвөртэй болж байгаа нь хүндрэлтэй антибиотикийг нээж олохоос өмнө халдвар төвчнийг эмчилж чадахгүй олноороо нас орж исэн тэр цагийн аюул эргэж ирнэ гэсэн үг юм аа. Ихэнх антибиотикийг 20 дугаар зуунд нээж олсноос хойш шинээр антибиотик нээн гаргах нөөц улам хомсцоор байна. Гэтэл ням бактериуд хэдийнэ ховсон өөрчлөгдөж им антибиотикт төсвөртэй болсоор байна. Яагаад ингэж анхааруулад байна гэвэл ням бактериуд антибиотик төсвөртэй болж байгаа гол шалтгаан бол таны дур мэдэн имийг замбраагүй эргэлсэн тэр үйлдэл юм аа. Та ням бактерийг төсвөртэй болгоод зогсохгүй төсвөртэй болсон ням бактерийг биедээ тээгч болж хувирнаа. Тэгээд таны дэргэд байгаа ойр дотны хүмүүстэй төсвөрцөн нянг халдаагч нь та өөрөө болж яана гэсэн үг юм. Энэ халдварт хамгийн түрүүн өртөх хүмүүс бол бага насны хүүхдүүд, настай хүмүүс юм. Хэрв хүмүүс хүүхэд настан гэсэн эрүүл мэндийн хувьд маш эмзэг эдгээр хүмүүс антибиотик төсвөртэй нянгийн халдвар авбал эмчлэгдэх боломжгүй болох эрсдэл тун ойрхон нүрлээд байгааг ойлгох хэрэгтэй юм аа. Антибиотик хэрэглэхгүй тулд гараа тогтмол угааж, аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэж, вакцинжуулалтанд хамрагдсанаар өөрийгөө халдвараас хамгаалж сурах юм. Шаардлагатай тохиолдолд эмч антибиотик хэрэглэх заавар өгсөн бол жорын дагуу бүрэн гүйцэд дуустал нь хэрэглээрэй. Харин бусадтай хуваалцаж огтхонч болохгүй. Мөн хэнэгний дутуу хэрэглээд үлдээсэн антибиотикийг бүү аваарай гэж хэлмээр байна. Энэ тухайн мэдээллийг бусдад түгээж, ойр дотны хүмүүсээ хамгаалцгаая.